За хот суурин эдийн засгийн одоо чиг үүрэгтэй хөгжүүлэх цаг нь болсон. Тийм учраас хөршгийн үндийг Налах, Багнуур улсын зэрэглэлтэй бие даасан хотууд за хар хорин хотыг шинээр байгуулах гэдэг асуудал төлөвлөгдөөд эрх зүйн орчин бүрдээд хэрэгжүүлж эхлэх ажлууд нь эрчимтэй явж байна. За энэ дээр та бүхэн харж байгаа. Өмнө одоо бид зөвхөн барилгын архитектор буюу илүү хотын гоо зүй талаас нь одоо энэ дэлхийн хотуудын хөгжлийн чиг хандлага явдаг байсан бол дараа нь орчин төлөвлөлттэй болж одоо шилжсэн байна. Иргэдийн оролцоо одоо хот төлөвлөлт болж шилжсэн. Хамгийн сүүлд брендинг маркетинг өрсөлдөх чадвар бүтээлч байдал дээр илүү төвлөрсөн энэ хот байгуулалтыг одоо анхаардаг болсон. Хот өөрөө эдийн засгаа бүрдүүлэх чухал элемент. Учираас энэ хот ямар өнгө төрхтэй, ямар загвартай, ямар бүтцтэй байхыг, юуг илүү их одоо тэргүүлэх чиглэлээ болгохын гэдэг бол улс орнуудын хувьд хамгийн чухал асуудал. Тийм учраас бид энэ шинжлэх ухааны хот, аялал жуулчлалын хот, боомт хот, бүтээлч хот, ухаалаг хот, чартер хот гээд 20 минутын хот гээд энэ улс орнуудад хэрэгжүүлж байгаа загваруудаас 20 минутын хот гэдэг энэ загварууд манай улсад хамгийн сайн тохирох ийм боломж нөхцөл нь бүрдэж байгаа юм байна гэж үзээд Улаанбаатар хотын хэмжээнд 20 минутын хот цаашаа орон нутагт загвар болох асуудлууд явж байгаа гэж ойлгож байна.